Байн хэлдэг. Энэ хүмүүс маань сэрээч. Тэ? Энэ торон дотор байгаа хүмүүстэй хамт хоригдох тийм заяа тавилантай хүмүүс бид нар биш байхгүй юу? Нэг. Мөн үү? Хоёрдугаарт нь энэ торноос нь чөлөөж дараагийн хүмүүс яаж явах юм заах ёстой хүмүүс нь бид нар байхгүй юу? Тэг ингээд яхаар одоо юу гэдэг энэ дэлхийн түүхэнд үлдсэн цууд ухаантлуудыг нэг тэ өгөөсгөж जैन ч гэдэм үү. Үнэхээр яах вэ? Бид нар тэднээс илүү байхгүй юу? Гэхдээ тэр чинь одоо юу гэдэг Адам Смит чинь бол 200 гаруй жилийн өмнө одоо тэгээд тэр чинь дандаа 200-300 жилийн өмнөх улсуудын энэ хараа Африкийн тор шиг юм шорон болтон хийсэн юмны чинь инх амгалан байдлыг хийсэн Чингис хааны ядахтай үр садна бид нар. Тэрний оюуны удамшийн сан бид нарт яваа байхгүй юу? Тэгэхээр чи тэр Адам Смит энэ яаж бид нартай Карл Маркс энэ харьцах гээд байгаа? Тий. Мөн үү? Бидний өмнө дээр очиж нэг тодорхой газар зүйн байралд нэг жоохон тий засч янзад нэг тодорхой хүний захиалгаар нэг хийсэн юмыг яахаараа биднээс илүү сууд ухаантай гэх гээд байгаа. Тий. Заавал бид нар тэрэнд л тий. Тэгээ бид нар тэрнийхээ очиж амьдрах юм бол энэ дотор нь өөртөө ороод байгаа байхгүй юу? Энэ дотор нь өшөө нэг юм бас бид нар энэ нэгд бид нар ямар одоо нэг нүдэн анир босонгууд нь л тий Чингис хаан маань гинт төрөөл тий муухай хүмүүсийг бүгдийн толгойг чавчаад гисгээгээл аварч гарахгүйгаас шинийг хин хийх юм. Бид нар хийн штэ. Өөртөө хийн. Гэтэ өөртөө хийхдээ боцноо уудалж сэтгэлдээ юм үлдээхгүй нэг сайхан язгуур монгол амигаар хоорондоо ярилцаад тэг хүн болгон тэнгэрээ нээгээд тэнгэрээ олж аваад тэгээ явъя гэдэг байгаа ш миний яриад байгаа. Ямар ч байсан энэ Монголын газар нутагт амьдарч байгаа хүмүүс бол ямар нэг байдлаар бүгд л тэнгэрээ олно. Тэ? Одоо энэ бидний яриад байгаа энэ харийнхны тогтолцоог л яриад байхад энэ харийнхны тогтолцоон дээр очиод нэг эд эсн болоо суулцсан хүмүүс эмзэг хандаж ерөөсө болохгүй байхгүй юу? Мөн үү? Тэг Монгол банкны бүрүүдэрч ч байд юм уу? Тэ? Сангийн сайд баяр цогч ч гэдэм үү? Эмзэг хандаж болохгүй. Яагаад тэгэхээр энэ тогтолцоог ярихаар хүссэн эсвэл сангийн сайд нь яригдах болчдөг. Харин тэгээд л Монгол банкны ерөнхийлөгч нь яригдах болоод байгаа учраас нэр нь дурддагдаад байгаа болохоос биш. Хувь хүмүүсийн хувьд бол бидэрт ирнэ. Ямар хамаагүй. Тэр нөгөө төмөө олон сонгоно вэ нүү төмөө олонны асуудал. Бүрд оржиг дараа нь тэр нөгөө дахид тавихгүй угаасаа. магадгүй тэрийг санаатай хийхгүй. Энэ хүмүүс ч болохоор үнэхээр бас санаатай хийж байгаа эсвэл бид нар сайн мэдэхгүй хийж тэр хүнийг хийсэн гэж ярьж болохгүй. Гэхдээ энэ тогтцоон дотор хинч атсан юм болдгийг бол би баяр цогтор хараад байгаа байхгүй юу? Мөн үү? Улаан байна уу? Баяр цогт байна уу? Мөн үү? Өөр одоо баярхуу сангийн сайд байхаас үл хамааран яг энэ юмд түлхчихдэг. Ялангуяа сангийн сайдыг бол өстой маяг түлхдэг. Төсөв гэдэг нэрээр жилдээ 2 удаа төсөв батлуулан төсвийн тодорхойлол. Тэгээд гиндүүлэл тулгаж ийснээр нөгөө Монгол банкн дээр долларын ханшиг унагадаг ч юм уу, болцгоо хүүг нэмдэг ч юм уу, эдийн засаг хүндэл гаргахчгүй сангийн цай сандрна штэ. Тэнгууд нь одоо ингэж хийгээл одоо энэ хөлийг баталгаа өгчдөг. За ингэч юм чинээс моторно гээл. Нөгөө сангийн сайд нь барьж гүйж ороод ордог өстой. Тэ амаа чилдэг нөгөө гişүүдтэйгээ лобби хийж байгаа хуулийг аваа гарна. Энэ сүүлийн 10 хэдэн жилийн колоничлог хуулиуд дандаа тэгж явдаг байхгүй юу? Тэгээ ерөнхий сайд сангийн сайд хоёроор хийдэг ашиглагддаг хүн нь болохоор Монгол банк нь байдаг. Өөрөөр Монгол банкны валютаас очоод Монгол банкны ерөнхийлөгчийг шургаад бодлого хүүгийн нэмүүлчин мөн үү? Эсвэл банкуудын зээл өгөх боломжийг татуулаад заавал байх нөөцийн нэмнэ заль хэрэглээд ингээд нөө захаас мөнгөгүй болгоод дээр нь мөнгөний үнцийг нэгсгээд тэгээ нөгөө 100 төгрөгийн зээлээр 100 сая төгрөгөөр кафе барих гэж явж исэн баатруугийг 70 дээр нь ч юм уу 60 дээр нь зогсоогоод 2 жил тэгээ мөсцгөн ч яачна. Эдийн засгийн мөсцөгтэй. Тэгээ яг ч өөр хэмтээстэй 2 жилийн хоосон тоолог үүж байгаа хүндээ шатаад ингээ бүр өстой унжаагаад ирэхэд нь тэгээ энэ нь бол нөгөө бизнес хийж байгаа хүмүүстэй. А яг засаг яг тийм шаханд орчдөг байхгүй юу? Яг адилхан. Тэгвэл за чиний хүүдийг ингээ хийчих юм бол газ боцоод ингэж тэнгуут ингэж чигээл ийм олон улс. Яг л ийм л колончдын зайл учраас энийг бид нар бүгдээрээ хоорондоо яриад чи энийг гар хөдөлнө бол Жингисийн гэхээсээ илүү би хэлээдсэн шүү дээ. Монголчууд юмыг дандаа гомдлын төвшөнд нь шийддэг болохоос биш. Хорсол, бухимдал, цөхрөл, өс мөс гэдэг тэр хүчтэй сүнэг энергинд нь шийддэггүй шүү. Тэгэх юм бол нөгөө мах цусан өшөө авдалаа явчихдээ шүү. Тооцоо удаад. Тийм учраас гомдлын төвшөнд нь язгуур монгол хүмүүс шиг сайн ярий гэдэг байгаа шүү.